За энэ дээр бол яг хөвгөдөд энэ клиник совил дээр те хүм муудах болон евро нэгэн үйл ажиллагаатад бид дараагийн шатны эмнэлгүүдэд бид сандах болцоотой байдаг. А гэтэл тэр хотын төргөн бол ерөөсөө хүлээж аваагүй шүү дээ. Хэд хэдэн дуудлага өгөхөд бүр утсан дээр одоо байж байгаа. Хувийн эмнэлэг гэдгээр. Хоёрдугаарт яг одоо манай эмчнэрийг бол буруутгасан байлаа л да нөгөө хүчил төрөгчийн аппарат гэдэг. Үнэхээр хүчил төрөгч өнөөдөр хэрэгцээтэй байдаг юм бол ууланд авчил хийж цалдаа ээжгээ. Ууланд авчил тэнтэн тавьчихлаа. Тэгэхэд хүчил төрөгчийн юу бол хэрэглээ бол тэр чигээрэл байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр энэ хүчил төрөгч гэдэг юмд бол би бол ач холбогдол өгөхгүй байгаа. Ууланд аваач хайж чинь. Үнэхээр хүн амиа алдах чагаа. Тэр хүчил төрөгч юм хүчил төрөгч гэдэг эн чинь гол утга нь хүчил төрөгчөнтэй байгаа юм биш үү? Нугсны хүн өвчтэй байж байгаа гинт хүчил төрөгч дутагдлаа гэвэл танах нөгөө бэлэн байдал гэж юм байх хэвгүй юм уу? Бидний ч засгийн амьдрал юу биш үү? Засгийн амьдрал тасаг биш үү? Амьсын аврах шаардлагатай зүйл байдаггүй гэсэн. Үгүй бидний засгийн амьдрал тасаг биш. Хоёрдугаар бол бид болцооны эмчилгээнүүдийг хийгдсэн. Энэ асуудлыг бол юу шүүх эмнэлэг дүгнэлтийг гаргах бах. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг бас үлээгээл